За бидэнтэй хамтдаа эрхэм мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дуграагүй дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За эхний хэсэгтээ бол бид нар энэ нөгөө 72 тээврийн хэрэгслийн хяналтын үйлчлэг. За тэгээд нөгөө дуу чимээний бохирдолд авто тээврийн үндэсний төвийн талтай бол нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Зочноор бол авто тээврийн үндэсний төвийн үйлчлэгийн зөвлөх инженер Ербулан оролцсон. За тэгээд яванда бас дахиж дуудаж яг энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бас ярмаар санагдаж байна. За үүнээс гадна нэгдүгээр өдрөөс баха одоо Монгол судлалын 13 дугаар их чуулган болсон. За өчигдөр яг сүүлийн өдөрт нь бас очичны 3 хүнээс ярьцлага авсан байгаа. Энэ тал дээр бас нөгөө нэг сэдвүүн одоо идэвхтэй байгаа болохоор энэ талаар бас ярилцъя гэд зочин урьдсан байгаа. Өнөөдөр манай зочин Зинаида Дибянова Оросын албаны улсын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Монгол төвд буддын шашны судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Тэгээд эрдэм шинжилгээний хуралдаа бас амжилттай оролцоод ингээд өнөөдөр студид маань ирсэнд баяртай байна. За юуны өмнө та өөрийгөө манай сонсогчдод танилцуулахгүй юу? За маш их баярлалаа. Намайг Зинаида гэдэг. Би Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын манай хөр айланд ажилладаг. Улаанууд хотод амьдардаг. Би залуу монгол судлаач байна. Энэ их хуралд анхудаа илгээлт авсан. Би үнэхээр их баярлаж байна. Бас та бүхэндээ маш их баярлалаа. Намайг хүрсэн. Би ч гэсэн анхудаа Монгол радиод ирсэн. Тэгээд жоохон санаа зовж байгаа. Тэгээ би чинь монгол судлаач, бурят судлаач одоо манай хүрээлэнд бурят аман зохиол сурж байна. Би дунгуйчсаа докторийн диссертаци хамгаалсан. Бурятын өгтмийн домгуудын тухай. Бас миний илгээлийн хүрээлэл дээр бас энэ сэдвээр тавьсан. Тэгээ би монгол хэл 2012 онд сурч эхэлсэн. Одоо ч гэсэн хөтөрөөр сурж байгаа. Тэгээд энэ хурал маш том түвшин дээр өнгөрөөд би энэ чухал том шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцсонд үнэхээр их баярлаж байна. Ер нь ингээд нөгөө аман зохиол гэдэг зүйлээс ингээд аваад үзсэнгүүд яг хоо нэг юм сонирхолтой зүйл ажиглагддаг л та. Нөгөө халимаг бурят Монгол дээр нэг юм гисэр жангарын тууж гэдэг зүйл. За тэнгууд жангар нь болоод ирэнгүүт халимаг тал руугаа юм шиг. Гисэр нь болоод ирэнгүүт бурят тал руугаа юм шиг. Тэгэхээр нэг ер нь бол гисрээс эхэлсэн гэж үзэж болох уу? Яг нөгөө гисрийн хөшөө гэдэг улаан үдэд байдаг санагдаад байна. Тий. Энэ зүйлээс ингээд эхлүүлэх юм бол би зүгээрээ л юу штэ аман зохиол нь бол яан зүрийн юу сэдвтэй энэ салбар байдаг штэ тий. Тэгээд жангар гисэрийн бол түүл баатарлаг түүл. Энэ бол миний сэдв биш. Тийм болохоор би энэ сэдвээр тийм гоё сайн юм хэлж чадахгүй хаа. Тэгээд энэ аман зохиол дээр нэг юу ангилал байдаг. Аман зохиол бол орсоор хэлбэл сказочная проза. Энэ бол юу гинэ тэгээд несказочная проза энэ бол миний сэдв байна. Гэхдээ гисэр жангар юм энд ардаггүй. Нөө үүсч буюу нөгөө амнаас ам дамждаг несказочная тал руу. Энэ бол аман зохиолын үндэс нь бол хамгийн гол бол амнаас ам хүрдэг бичигдээгүй тий. Бичигдээгүй хэрнүүл юм байгаа. Харин уран зохиол, аман зохиол энэ хоёр тустай байна. Тийм. Бас аман зохиолын дотор бас янз бүрийн ангиллал байдаг. Тэгээд гисэр жангар бол маш чухал магадгүй өр хүн аман зохиол гэж сонсоод шүүд гисэр жангарын тухай боддог. Гэхдээ аман зохиол бас өөр юм ордог штеп. Тэ нөгөө ерөөл магтаал. Ерөөл магтаал, думаг, хуучаараа юу гэдэггүй. Янз бүрийн олон юм байна тий. Яг би домог илүү сонирхдаг байна тий. Би ягаад домог сонирхдаг вэ гэхээр
өрхөн ямар үлгэр түүл сонсохдоо өөр хүнд хэлэхдээ энэ тийм үнэн биш гэж заавал мэдэн штэ. Тэ? Гэхдээ жишээлбэл манай овог ийм ингээд энэ хүнээс гарсан, ингээд биелүүлсэн гэхээр энэ домогчдыг хүн бүр за энэ яг үнэн байна гэж боддог. Тийм болохоор энэ надад маш их сонирхолтой байна. Яагаад хүмүүс жишээлбэл өвгөдмийн талаар өвгөдмийн домогуудын манай бурад хитэн 4 том өвөг аймаг байна. Эхрид Булагаад хорийн хонгодор. Тэгээд орчин үеийн сүүлийн үед амар олон хүн энэ талаар маш их сонирхож гаргаж эхэлсэн. Тэгээд жишээлбэл миний гэр бүл эрхүүгийн мөчийн буратууд байна. Булгад өвгтэй. Тэгээд за хүмүүс өөрийгөө танилцуулахдаа заримдаа за би булгад бурад байна. Тэгээд энэ юу булгад байхад ямар утгатай вэ? Хүмүүс яагаад тийм юм чухал байна вэ гэж энэ надад маш сонирхолтой байна. Тэгээд тийм болохоор би домог сурч. За тэгвэл Монгол төвд буддын шашны судлалын хүрээлэнд хийж байгаа судалгааны ажлынхаа чиглэлийн талаар манай сонсогчдод танилцуулаач. За би манай хүрээлэн хитэн 4 жилийн өмнө 100 жилийн тойхосон тийм. Тэгээд манай хэсэг энэ бол хамгийн залуу тасаг хэсэг байна. Манай хэсэг орсоор Центр переводов с восточных языков монгол хэлээр орчуулвал доорондоо хиний хэлнүүдээс орчуулгын төв гэж нэрлэдэг. Ийм бол залуу үсийн нэг лаборатори байгуулсан. Манай Орос улс ийм манай улсад янз бүрийн байгууллагад энэ залуу үсийн лаборатори байгуулсны тул юу одоо яг дорн дахны хэлнээс орчуулга хийдэг хүмүүсийн төв байгуулагдсан юм байна. Тэг. Манай хүрээлэнд нэг том саан хөмрөг байна. Нэг саан хөмрөгт төвүүд Монгол бичиг дээр төв бичиг дээр Монгол бичиг дээр янз бүрийн бар модон бар бас бичмэр гар бичмэл байдаг. Гэхдээ энэ бүх янз бүрийн нэг сурвалжид сурахын тулд бас манай залуу судлаачдын лаборатори байгуулсан. Манай хүрээлэн тэр нэг Центр восточных рукописей ксилографов гар бичмэл модон барны судалгааны төв байна. Бас манай хэсэг энэ хэсэгтэй хамтдаа ажил өнгөрч байна. Тэгээд манай лабораторид одоо 9 ажилтан ажилдаг. 5 монгол судлаач, 4 төв судлаач. Тэгээд бид нар энэ манай сан хөмрөгөөс хідэн янз бүрийн монгол бичгээр бичигдсэн төв хэлээр төв хэлэн дээр бичигдсэн юмнуудыг тэр нөгөө нэг юу гинэ вестив научна оборотын эрдэм шинжилгээний оруулах тийм ажил хийж байгаа. Бас би жисэн аман зохиолын талаар бас миний өөрийн ажил хийж байгаа. Миний хувьд би энэ монгол бичгээр биш өөр манай өмнөх үеийн өнгөрсөн үеийн аман зохиолын судлаачдын зөвлөсөн материалаа суурж байгаа. Тэгээд энэ үндэстэн дээр бас шинжилгээний ажил хийж байна. Зинаида маань яагаад ер нь одоо энэ Монгол төвд буддын шашны судлалыг ер нь сонгох болсон бэ? Мэргэжлээ яг яагаад сонгосон бэ гэдэг яаж холбогдсон Монголтой? За би анхудаа Монгол улсад 2012 онд ирсэн. Би өөрөө бурад хүн байхгүй. Тэгээд харин манай гэр бүлд бурадаар ярьдаг хүн байхгүй учраас би бахнаснаас бурад хэл сурч амжаагүй. Гэхдээ энэ миний насны турш бурад хэлний бурад соёлд илүү их сонирхож гаргаж ирсэн.
Тэгээд их сургуульд орох үе ирсэн. За тэгээд би яах вэ? Ямар мэргэжил сонсох вэ гэж бодоод тэгээд энэ дунд сургууль төгссөний 1 жил номон анх удаа Монголд ирсэн. Монгол хэлээ сонсоод монгол хүмүүстэй танилцаа тэгээд айгүй их таалагдсан. Гэтэ манай хотын хамгийн сайн нэг сургууль, миний бодлоор хамгийн сайн нэг сургууль, хамгийн гоё салуур бол Бурад улсын нэг сургуулийн дорн дахны салуур байна. БГУ. Тэг. Восточный факультет. Тэгээд би тийшээ очоод тэгээд за одоо хэл сонгох хэрэгтэй. Би ямар хэл сурах вэ гэж бодоод тэгээд би монгол хэл сонгохыг хүсэж байсан. Гэхдээ өөр хүн тэр үед хэдин 14 жил номон тий. Хятад хэл айгүй их популярны тренд байсан тий. Тэгээд надад хүмүүс за хятад хэл сураарай гэж хэлээд тэгэхээр би жоохон бодоод тэгээд үгүй би монгол судалж болъё гэж бодоод тэгээд монгол судалж болцсон. Тэгээд тэндээсээ манай их сургуульд 3 жил монгол бас хятад хэл хоёр хэлийг сурж исэн. Тэгээд бакалавриат төгсөөд Санкт-Петербург руу очсон. Тийм ч гэсэн магистрийн програм дээр бас монгол соёл сурч исэн. Тэгээд тэрнээс хойш би бараг 2 жил хятад амьдарсан. Жохон за би жохон нөөцлөг юу штэ амтралаа жохон нөөцлөхийг хүсэж исэн. Баярлалч. Тэгээд би хятад очоо за ямар үлс вэ? Надад таалагдахгүй юу? Тэгээд хятад гоё гэхдээ надад жоохон хэцүү байсан. Тэгээд би ч гэсэн нүдгаа монгол хэлээ монгол улсаа маш их санаад. Тэгээд буцаж ирээд тэр үед нөгөө ковид би Монгол ажиллахаар явахыг хүсэж исэн. Гэхдээ хэл хаасан байсан болохоор тэр нөгөө өөр жиш рүү явж амжаагүй. Тэгээд манай хүрээлэн залуу судлаачдыг хайж байсан. Тэгээд миний улаан үдэд бэхийг мэдээд над руу залгаад тэгээд чи энэ манай эрдэнэ шинжилгээний ажил хийх санаж гин үү? Юу бодож вэ? Тэгээд би жоохон бодоод тэгээд за эрдэнэ шинжилгээний ажил айгуу сонирхолтой байх тий. Тэгээд би чадахгүй юу? За үзье л да. Айвал хийвэл бүү гэдэг. Тэгээд ингэж бодоод за өвчрэн би юу сургууль сурсан үеэд эрдэнэ шинжилгээний ажилд айгуу дуртай байсан. Маш миний мөрөөдөл байсан. Гэтэ би өөртөө жоохон нэггээгүй байсан. Энэ маш хэцүү олон зүйл унших хэрэгтэй, сурах хэрэгтэй. Тэгээд би яах вэ? Чадахгүй юу? Тэгээд одоо за энэ бол миний юу болгоомж тийм миний боломж надад энэ боломж ирсэн. Тэгээд би ажилд орсон. Тэгээд аспирантурад орсон. 2001-ээс 2024 хүртэл аспирантураар сурч байсан. Гэхдээ энэ жилийн эхэнд 20 дугаар сард диссертац хамгаалсан. Хятад амьдарч ирсэн гэсэн хэр чин өвөр Монголд уу эсвэл нөгөө үгүй би Хувэй мужийн Ухаан хотод хамжсан. Бүр Ухаан. Тий. Сурч ирсэн тий. Мөн. Тэр нөгөө ковид эхэлсний үед би яг Ухаан байсан шүү дээ. Тийм байсан. Харин би өвөр Монголд очиж үзсэн. Хөх хотод очиж үзсэн. Бас надад Шилэн гол өвөр Монголын Шилэн гол аймаг тий нэзүүд байна. Би тийшээ бас Монгол юу байсан бэ? Хөрөм орсон. Тий ястай маш гоё байсан. Тэгээд өөр Монгол надад маш их таалагдсан. Өөр Монголд ч бас бороод гэдэг нэг шинэ хийний бороод гэдэг тий. Одоо их гоё газар. Нөгөө өндөр өстэй. Тэгээ тал нь айгүй гоё. Тэгээ тэрийг бас дамжуулаад нөгөө аялал жуулчлалаас тэрүүгээр бас хөгжүүлдэг юм шиг байлээ. Тэр бас нэлээд таалагдсан. Тэгэхээр 2002 оноос эхлээд монгол хэлийг сурж эхэлсэн гэсэн үг үү? Мөн.
Тэр бурят бүсгүй мөртлөө за яг бурят хэлээ бол жоохноос сураагүй мэн тий. Тэгэхээр 2002 оноос хойш одоо ингээд монгол хэлийг монгол судлалыг сонирхож судалж байгаа гэж ойлгох нь байна тийм ээ. Мөн яг. За Орос албаны улсад бол монгол улс судлал гэдэг бол хэдэн зуун жилийн түүхтэй байдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Оросын эрдэмтдийн хувьд монгол судлалын гол ачаглал бүгд л одоо юунд орж байгаа гэж харж байгаа вэ? Миний бодлоор одоо хамгийн том Орост монгол судлалын хамгийн том салбар бол түүх судлал. Олон түүхч байна. Тэгээд Оросын Монголын хөршийн харилцаагаа айгүй их сайн сурж байна. Юм бас археологийн талаар хүн үеийн юу штэ археологийн олбор айгүй олон болж байна. Тэгээд бас манай хүрээлэнд яг юм байна. Олон түүх чинь. Тэгээд түүхийн талаар сонирхдаг эрдэмтэд айгүй олон байна. Бас хэл захиалын талаар манай хүрээлэнгийн маш том олон эрдэмтдтэй хэсэг нэг бол хэлний салбар хэлний салбар тийм үү лингвистик тэг бас өөр юу вэ бас манай их сурвалж источниковедение анхны их сурвалжууд тийм учраа манай сан хөмрөгтийн нөгөөдөр юу штэ дорн дахны гар бичмэлийн бас модон барын дүүт айгу олон шин биш айгу олон их сурвалж байгаа болохоор энэ сурвалжуудад бас олон хүн сонирхож байна. Тэгээд миний бодлоор хитэн гоё чухал тал чиглэл байна. Хэл шинжиллийн одоо сая болсон 13 дугаар чуулга уулзалтыг ингээд аваад үзэх юм бол за нэг нь болоод ирэнгүү түүх одоо Чингис хааны музейд болсон. За хэл шинжиллийн салбар нь болоод ирэнгүүт Монгол улсын их сургуулийн 1-р байранд. За тэгээд соёл, за урлаг тэгээд нөгөө бүйт гэдэг чинь аж ахуй талаас болоод ирэнгүүт нөгөө юун дээр номын сан. Тэгээд ингээд 3 тал дээрсэн. Та хэл шинжиллийн хүн гэхээр чи Монгол улсын их сургуульд ерөөхдөө илтгэл тавьсан гэсэн үг. Би номын санд тэр нөгөө утгад захаал урлагийн салбар дээр илгэлээд байсан. Миний амын зохиолын тухай илгэлт тавьсан дээ. Яг илтгэл тавьсан сэдв болон одоо зүйл нь яг юу гэсэн бэ? Миний хөө. Тийм. Энэ би сая диссертац хангасан биз дээ. Тэгээд энэ миний диссертацаас авсан гол саналуудыг өөр хүмүүст юу штэ хуваалцсан. Тийм. Энэ бол нэг бүтцийн аргаар тэр аман зохиол сурахтаа бүтцийн арга хэрэглэхийн тухай. Учир нь зарим судлаачид нөө аман зохиолын ямар ч нэг текст эсвэл томог харахтаа тэгээд яг үнэн түүхийн нэг сурвалж шиг сурж ин. Гэхдээ энэ аман зохиол тийм шиг байж болохгүй миний бодлоор. Учирын нэг томог янз бүрийн 5 6 7 хөлбартай. Тэгээд эн чин харин бүтцийн аргаар сурвал тэгээд энэ бүр хувилбаруудын хооронд яг юу штэ дандаа гардаг элементийг харвал тэгээд энэ чин юу аман зохиолын энэ уламжлал энэ түүхийн материал шиг биш энэ бас юу штэ memory studies нэг одоо нэг арга хэмжээ байгаа. Санах байдаг. Тэгээд энэ хүмүүр өөрийн тухайн өөрийн өвгийн гэр бүлийн тухай яг юу байсан биш энэ хүн үнийг яаж сандаг вэ үнийг өөр хүнд хэлдэг
уламжлуулдаг гэсэн үг тийм. Тэгээд энэ аргаар харавал тэгээд айгу сонирхолтой юм үзэж олно. Тэгээд би миний диссертацийн дээр 4 том хэсэг эсвэл бүтцийн аргаар харавал модифема гэж ялгцсан, ангилсан энэ 4 хэсгээр. Тэгээд энэ модифем бүр янз бүрийн мотиваар бас ялгардаг. Тэгээд ийм юм хуваалцсан. Бас манай миний Монгол хамтран ажилтан коллеги хамтран ажиллагч тий миний илгэлийг сонсоод таалагдсан. Тэгээд за миний дараагийн ажилд намд амжилт хүссэн. Тийм за ингэж хэлвэл тийм байсан тий. Сая ингэж яг яриагийн сонсож байсан чи шеэрлэх гэж одоо сүүлийн Монгол хэлээр болсон үгийг хэлж байгаа. Тэгээд намдад гэдэг яг энэ надад гэдэг үг намдад гэхээр бүрээдүүд ерөнхийдөө гэж хэлдэг байхгүй намдад гэж яг ингэж 3 юм айгүй гоё хослуулсан санагдчихлаа л та. За Брэдийн тэргүүн Алексей Цэдэнээс нь ажиллахаар байхаа тий. Брэдийн одоо буддийн хамгийн том форум баг 2-3 дахь жилдээ зохион байгуулагдсан баха тий. Тэгэхээр энэ буддын шашин гэдэг зүйлийн талаар бас судлаач хүнийхээ хувьд яриач гэж хүсэж байна. Монголын одоо түүх энэ соёлын хөгжилд буддын шашин ямар уул мөрөлдөөсөн гэж та судлаач хүнийхээ хувьд боддог бай. За тий манай бурад бүх нарамдах хувьсад өнгөрсөн жил биш 2022 23-24 онд энэ том форум байгуулсан. Манай хүрээлэн бас энэ эрдэмшлэгийн нэг үйл ажиллагаа зохион байгуулагчийн нэг байсан. Тэгээд тэр үед манай Улаан хотод энэ олон улсаас буддийн шашны судлаач ирсэн. Би ч гэсэн тэр үед буддийн шашны судалгаанд танилцсан. Би ч өөрөө бас тийм шашны талаар олон юм сураагүй. Гэхдээ энэ чи манай тэгээд энэ форумын дараа энэ форум дээр би Хонконгоос ирсэн нэг том эрдэмтэнтэй танилцаад өмнөх жил түүний урилгаар Хонконгд очсон бас тийм том биш жижигхэн эзэмшлийн нэг хуралд оролцсон. Бас Бурадын буддийн шашин ямар вэ гэхээр илгэлт авсан. Тийм. Тэгээд миний бодлоор буддийн шашин бол манай бурад ч юм уу Монголын ч юм уу маш нэг чухал үндэс ээ. Яагаад гэвэл манай Оросын бураадуудын талаар гэхээр маш олон залуу бураадууд за би бурхан шашин шивдэхгүй гэхээр гэхдээ харин би буддист гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд зарим хүн тэр нэг шашныг тийм сайн ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ өөрийн талаар за би буддист байна гэж хэлдэг шүү дээ. Тэгээд миний бодлоор энэ ч гэсэн маш чухал юм байна. Яагаад гэвэл тэр нэг юм блэ identity монголоор юм гэсэн. Яг үндэсний онцлог үндэсний онцлог гэж л одоо тэр identity гэхэр чинь нөгөө нэг юм ялгарч байгаа юм хэлээд байгаа юм байна. Ондоошл бас биш юм аа. Тийм. Ялгарал гэх юм уу? Тийм, ялгарал гэх юм уу? Онцлогч гэж бас хэлж болно. Тэгээд энэ буддийн онцлогч маш том байна, маш чухал. Тэгээд хүн тэр нөгөө хийд татан очихгүй бол харин буддийн шашин мэдэн. За 13 цаг 58 минут болсон байна. 3 минутын мэдээний болоо орчод эргээс дэвтэ болсон. Зя бидэнтэй хамтдаа ирэх мөнд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулсан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна.
За Монгол судлал, Монголын түүх, нүүдлийн соёл ба Орос Монголын харилцаа гэсэн юм сэдвийн дагуу зочинтой ерөөхдөө бол бид нар ярилцж байгаа. За сүүлд болоод нэг юм шашинтай холбоотой зүйлэр ингээд ерөөхдөө бол яг мэдээний бол орохоос өмнө дууслаа. Орос улбаны улсын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол төвд буддын шашны судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зинаида Дибянова хүрэлцэн ирсэн байна. За Монгол судлалын 13 дугаар их чуулга болсон. За үүн дээр бол илтгэл тавьсан гэдэг энэ зүйлээр ерөөхдөө бол ярьж байна. Нэг зүйлийг би их сургуульд байхаас сандын философи хичээл гэж манад ордог гэсэн. Философийн хичээл ороход нөгөө шашин гэдэг ойлголтын дээр нэг юм олон бурхан байгаа, нэг бурхан байгаа нөгөө монотеизм гингүүд тэнгүүд яг тэрэн дээр би нэг юм гайхдаг гэсэн байхгүй. Буддын шашин чинь яг шашин гэж философи дээр орж ирэхгүй л. Яг тэгэхээр нөгөө Будда өөрөө хүн байсан тэгээд бурхан гэж байхгүйгээд бараг хэлсэн юм шиг. Тэгэхээр энэ нөгөө буддизм гэдэг зүйлийг яг нэг шашин муу юм уу биш юм уу гэд ингээд ярилцлага үргэлжлүүлэе гэж бодож байна. За энэ маш сонирхолтой асуулт байна. Би ч гэсэн нэг талаар энэ ихтэн нэг хоржл ном бодож исэн. Илүү их бодож исэн. Бас манай хүрээлэнд ажилладаг эрдэмтнээс асуусан. Энэ чинь юу штэ. Буддийн сургууль юу штэ сургаал энэ шашин юм уу философи юм уу эсвэл лайфстайл буюу амьдралын юм маяг юм уу. Тэгээд энэ философийн талаар харвал энэ яг нэг как мировоззрение юм юу штэ яг энэ дэлхий яаж орчин тойрноо үзэж харах үнц. Тэг. Үнийг харвал тэр нөө шашин шүтэх хэрэггүй тий. Хүн бүрийн буддист философи дагаж болно шүү дээ тий. Гэхдээ энэ сүүлийн үед маш брэнд болсон тий. Гэхдээ энэ буддийн шашин руу ингэж харвал жоохон буруу байгаа. Ийм манай эрдэнэ ингэж хэлдэг штэ. Хин чин яг шашин. Яагаад гэвэл шашин бол энэ уламжлалтай олон хэдэн зуун жилийн уламжлалтай штэ тий. Тэгээд за зарим хүн энэ буддийн философи авбал энэ чин таачгүй. Гэхдээ энэ шашин биш гэхэд маш буруу байна. Яагаад гэвэл энэ буддийн шашин олон улсад дэлгэрсэн шүү дээ. Манай Монгол улсад бороод улсад энэ эдхийг төвд Хятад, Солонгос, Японд тэг зүүн өмнөд Азийн орнууд. Тэг. Тэгээд энэ маш түүхийн удаан хугацаанд явж байсан энэ уламжлал байгаа болохоор тэгээд энэ зүгээрэл лайфстайл байгаа хэлэхэд буруу байна. Тэгээд би магадгүй би монголоор тийм сайн тодруулж чадахгүй. Ихтэй энэ миний сонсон юм ингэж байна. За буддийн шашин гэдэг зүйлээс яг хоо бид нэр 14 оноос хойш Оросын албаны улс руу визг болсон байгаа. Аяллаа визгүй. Тэгээд нөгөө хамгийн түрүүнд нэг Оросын албаны улс руу явах гэх нэг аяллаа зүйл дээр нэг итгэлт хамбад очиж мөргөн гэсний 7 хоног аялал байгаа гэдэг шүү. Тэгэхээр энэ зүгээр аялал жуулч тал дээр ч гэсэн бас нэг юм нэг шашинтай холбоотой зүйлээр ингээд бид нар холбогдсон байна гэдэг зүйлийг ингэж харуулж байна гэж харах гэдэг. За энээс жоохон халиад Орос Монголын харилцаа ялангуяа энэ Монгол судлал тал дээр. За би нэг чих олон удаа давтаж ярьж байна да. Ер нь дорн дахны судлалын хамгийн анхан суурь нь бол тэр миний төгссөн сургуульд Казаны дэд сургууль бол тавигдсан байдیں۔ Тэгээд тэр нь ингээд Питер руу ингээд нүүсэн байдیں۔ Тэгэхээр яг тэр чинь 1800-аад оны үйл явдал байгаа. Тэгэхээр нэг ойролцоогоор одоо ингээд авдсан 1800, 1900, 2000 300 жилийн Оросын албаны улсын үед Оросын түүхэнд бол Монгол судлал гэдэг зүйл ингээд 300 жилийн түүхтэй болж тарах гэдэг байна. Тэгэхээр яг энэ харилцаа одоо яг ямар төвшөнд байна? За Монгол судлалын төв нь өөрөө яг Москвад байна уу, Питерт байна уу? За эсвэл ойрхон гэдэг утгаараа улаан үдэд байна уу гэд асуулт тавьчих. За.
Яг мөн тий. Монгол улс бол Орос улсад 300 дүүхтэй, 300 жилийн дүүхтэй. Тий одоо манай Орос улсад хэдэн монгол сүлжээлийн төв байна. Миний бодлоор яг манай Улаанбаатар хотод манай Буруу Улсын нэг сургууль бас манай Монгол төвд ба бүтэн манай хүрээлэн миний ажилтдаг хүрээлэн миний бодлоор энэ хоёр байгууллагууд татнаа бол байгаа юм байна тийм ээ. Тэгээд би бас 2 жил Санкт-Петербургт сурсан шүү дээ. Тэгээд одоо Санкт-Петербург улсын нэг сургуульд бас дорн дахины факультет байна. Тэр Казанаас нүүсэн Казанаас нүүсэн салуур байна. Тэгин ч гэсэн одоо хитэн хястай монгол судлаач энэс нэг бол миний магистрийн эрдэнэшлэгийн удирдагч Мария Павловна Петрова нуурын зохиол судлаач бас амын зохиол судлаач нэг байна. Бас энэ жилийн эхэнд нэг нас барсан Владимир Леонидович Успенский бас маш том дэлхийд алдартай судлаач байсан түүхч бас тэр надад монгол бичиг зааж өгсөн. Тэгээд би түүнээс монгол бичиг маш сайн сурсан. Бас Мария Петрова надад монгол хэл орчин үеийн монгол хэл зааж өгсөн. Би ч гэсэн энэ хоёр манай Буруу Улсын сургуулийн багш нартаа бас энэ тэр Санкт-Петербург улсын нэг хоёр багш нартаа айгүй их баярлалаа. Тий тэр хүмүүр надад монгол хэл бас монгол бичиг маш сайн зааж өгсөн. Тэгээд одоо Москвад ч гэсэн Высшая школа экономики эдийн засгийн дэд сургууль байна. Тэнд Анна Дамжиновна Санжина нэг мэргэжлийн програм учирдаж байгаа. Монгол төвд судлалын. Одоо ч гэсэн тэнд сурдаг хідэн таньдаг хүн байна. Бас нөгөө бол Монгольский государственный лингвистический университет хэл зүйн их сургууль байна. Тэнд ч гэсэн сая монгол хэлний чиглэл нээсэн. Тэгээд тэндээс ч гэсэн хідэн залуу монгол мэргэжлийн оюутантай танилцсан байна. Тэгээд бас өөр юу өөрөө үйл ажиллагааны тухай би сайн мэдэхгүй. Гэтэ Улаангууд, Санкт-Петербург, Москва энэ гурав маш том төв байна. Монгол судлалын дорн дахины судлалын бас монгол судлалын төв байдаг. Гэхдээ бас эрхүү хатад гэтэн хүн монгол хэл сурч боломжтой. Гэхдээ яг энэ мэргэж яг өөрийн том мэргэжил шиг биш зүгээр илүү монгол хэлний хичээл авч болно. Жишээлбэл эдийн засгийн мэргэжлэг хүн жишээлбэл хууль зүйн хуульч мэргэжлийн сурдаг хүн бас монгол хэл сурах боломжтой байна. Тэгээд миний бодлоор сүүлийн 5-7 жилийн хугацаанд монгол чиглэл маш хөгжиж байгаа юм байна тийм ээ. Монгол сонирхдаг хүн илүү болж байна. Тэгээд би ч гэсэн энэ оноос эхлээд монгол хэл зааж өгч эхэлсэн. Тэгээд би нэг сошиал медиа дээр нэг хэдэн монгол хэлний тухай жоохон жижиг юм бичлэг гаргаж ирсэн. Тэгээд амар олон за би монгол хэл сурмаар. Тэгээд надад тийм нэг зав байхгүй. Тэгээд за тэгээд би чинь шин сэтгэлээс арай л их маш баярлаж байна. За одоо юм олон хүн Монголын соёл, монгол хэлийг сонирхож байгаа. Тийм. Энэ чинь бас тэр нөгөө сүүлийн өдрүүдэд энэ олимпиад дээр Монголын
баг маш юу штэ popular болсон тий. Хувцсаараа хувцсаараа жишээ нь бас Counter Strike гэдэг нөгөө Монгол юу штэ Монголд. Тий Монгол Өчигдөр ихний ялтаа авлаа. тэгсэн. За шүгтэй. Тэгээд хийсэн юм штэ physical exercise аягүй том юм болсон биз дээ. Тийм болохоор миний бодлоор энэ дэлхий дээр илүү хүн одоо Монголд сонирхож байна. Бас хаантын үед Монгол улсын хаантын үед Чингис хаанд аюу их сонирхож байгаа. Тэгээд энэ бүр гоё миний бодлоор. Бас манай улсаж гэсэн юм байна. Бас Орос улсад амьдардаг Монгол үндэстэн бол бураад халмаг хүн залуу миний насныхан надаас доош насныхан хүмүүс тэр нөгөө их хилэндээ халмаг хилэндээ бурад хилэндээ аюу их сонирхож байна. Тэгээд энэ ч гэсэн маш гоё байна. Ерөн сүүлийн үед бас Оросын одоо хойд хөршөөс маань ирэх жуулчид аялал жуулчлалын салбараас бас ингээд хүмүүс их сонирхож Монгол руу ирж байгаа шиг байна. Тэ буриадууд маань бас Монгол руу ингээд нөгөө Instagram, social media дээр ингээд Монголд хаана очивол гоё вэ, юу үзвэл гоё вэ гэсэн бичлэгүүд маш их хийдэг болсон байлээ. Тэр ч гэсэн одоо аяллаа чиглэлээр бас сонирхож ирж байгаа жуулчид маань бас нэлээдээ одоо их болж байна гэж харсан. Тийм яг тийм байна. Тийм. Монгол хэлийг ерөн сурахад хэцүү юу? Миний хувьд айгуугцсан байсан. Учирын би бүрээд хэл мэдээгүй болохоор тэгээд бүх юм шүүдэн шившинээр сурах хэрэгтэй байсан. Тэгээд бичвэн газаа хитэн зөвхөн 3-4 жилийн дараа баг жоохон тохноор харилцаж эхэлсэн шүү дээ. Тэгээд гэхдээ нөө Монгол найзтай болоо тэгээд илүү их ярилцаж байхдаа тэгээд чатаар бичихтэй. Миний ярааны монгол хэлийг тачгүй болсон. Гэтэ би жисэн царамдаа юм хэцүү сэдвэр тийм өөрийн бодлогоо сайн тодорхойлж чадахгүй эсвэл заримдаа заах руу очоод тэгээд заримдаа юм олохгүй өөрийгөө бас надад юу хэрэгтэй вэ гэж бас хэлж чадахгүй заримдаа. Гэхдээ энэ чинь илүү их сурахаараа улам амархан болдог. Миний бодлоор юм байна. Тэгээ Монгол улсад ер нь хэр ойрхон ирдэг вэ? Как часто приезжаете в Монголию? Жилүүр 2-3 удаа ирдэг. Ерөнхийдөө. Тий. Ажлаараа юм уу эсвэл зүгээр л аяллаараа юм уу? Хитэн 2023 онд би 2 удаа ирсэн. Нэг удаа би энэ эрдэмшлэгээний солилцоогоор энэ Монголын шинжлэх ухааны академийн хил зүйн захиалгын хүрээлэнд 1 сараар ажилласан. Тэр он ч гэсэн олон улсын Монгол залуу монгол судлаачдын зөний сургуульд оролцсон. Тэгээд анх удаа 1 сараар 2 7 хоног ирсэн. Энд чинь бүр гоё. Оюутан байхад за бакалавр, магистр гэдээ ингээд сурж байхад ер нь Монгол судлалын дорн тахны судлалаар сонирхож суралцж байгаа оюутнуудын тоо ер нь хэрэг байсан бэ? Миний үед манай бакалаврт манай ангид 8 оюутан байсан. Тэгээд магистр ороод 3 оюутан байсан. Тэгээд Санкт-Петербург. Тэгээ харин одоо би энэ семестр энэ оны анхны семестрт би баш монгол хэлний багшаар их сургуульд ажилласан. Тэгээд одоо оюутнуудын тоо илүү болсон. Одоо нэг ангид 12 15 оюутнууд байж магадгүй. Тэгээд тэр жилөөр Монгол мэргэжил сонгодог оюутнууд илүү болж байна. Ерөнхийдөө нэг ажиллаар ч юм уу нэг аяллаар нэг ингэж Монголд ирдэг гэж штэ. Тэгэхээр ер нь ингээд аяллаар гэдэг өнцгөөс аваад үзэх юм бол Монгол улсын
одоо юу гэдэг аялах цэгүүдийг ингээд аваад Улаанбаатар нь өөрт чинь гоё идэггүй эсвэл хөдөө орнуудаар явах сайхан байдгүй. Би 2017 онд Булган аймагийн сайхан суманд 1-7 хоног өнгөрсөн. Цааш та айргны газар. Булганы сайхны айраг гэлээ. Бүх айраг булганы сайхан. Бүх тар бас ховдыг. Тэгээд би тэр үед анх удаа Монголын хөдөө хожиж үзсэн. Энэ чинь ямар яг өөр experience өөр туршлага. Тэг өөр туршлаг дээр тэгээд тэндээс хойш би дахиад хөдөө ийм хугацаанаар магадгүй 1 сараар 2 сараар явмаар байна. Альмаар энэ хөдөөний ялтайгаа хамт жоохон амраад тэгээд энэ хөдөө юм уу Улаанбаатар юм уу бүр үгүй шүү дээ. Гэтэ жоохон өөр шүү. Би Улаанбаатарт ирэхээрээ миний сэтгэл маш баярлаж байна. Өчигдөр гадуур явахдаа хүн бүхэн маш сенситив шиг харагддаг. Тэ хүн бүхэн инээмсэглэдэг. Тэгээд гутамж бүр маш гоё харагддаг. Олон хүүхэдтэй, олон юутэй кафетэй яа маш олон юутэй актив хийх юм ихтэй. Юу? Хийх юм ихтэй. Тий. Тэгээд Улаанбаатар надад айгүй таалагддаг. Харин хөдөө явахдаа нэг сэтгэл маш амар болдог. Тий. Би чинь угаасаа олон хүнээс маш хурдан ядардаг хүн шүү дээ. Тийм болохоор би хятад тусад амдарч чадаагүй. Хөдөөрөө ядраад тэгээд би жишээлбэл Монголд ирэхээрээ автобусаар ирдэг. Тэгээд автобуснаас суугаад өглөөний 7 цагт улаанууд суугаад тэгээд 11 12 цагт хил гараад тэгээд Монгол улс ороод тэгээд миний сэтгэл айгүй их амар болтыг тэгээд цаахаар хараад таал бүх юм хүн байхгүй тэгээд мал гоё Монгол гэр байна тэгээд би махгүй тийм сайн тодорхойлж чадахгүй гэхдээ би чинь ингээд явахдаа надад маш таалагддаг. Харин Улаанбаатарт нэг хим ортой газар байна шүү дээ. Энд надад олон найз манай эрдэм шилжлэгээний эрдэмтэн найзууд байгаа юм байна тийм ээ. Эрдэмтэн найзуудаа тий. Тэгээд энд ирэхээрээ найзтайгаа уулзаад бас миний сэтгэл айгуу гоё болдог. Тэгээд би чи Монголд маш их дуртай. Нэг юм манайхны нэг юм ярьдаг юм байдیں۔ Юу гэхээр гадаадны 7 онцод бусч ирэхдээ хамгийн түрүүнд юугаа сандаг байна? Хоолоо сандаг гэдэг байхгүй, махаа сандаг гэдэг байхгүй. Яг тэр нэг юм хоолны хувьд махны одоо юм ядхаа амтны хувьд өөр юм байдаг уу? Байдаг. Борадын монголчуудын нэг хоолны уламжлал маш ойрхон байна тий. Бараг адилхан бас хоньны мах дуртай, төсөөний шүүн дуртай. Гэхдээ энэ манай мах жоохон өөртэй. Гэтэ Монгол мах айгу гоё амттай. Үнэхээр амттай юу тий. Анх удаа би Монголд миний 2 араас найзтайгаа хамт ирсэн. Тэгээд тэр нээзмийн Монгол хоньны мах идэхтэй бараг үйлсэн штэ. Тэгээд би ийм амттай махаа хизээч идээгүй штэ. Амар гоё би дүүлхаа. Үйлээд байна. Тэгжсэн тий. Би ч гэсэн айрагт маш дуртай. Манай буруу зүсэ тийм айрагийн уламжлал байхгүй. Тий харж байгаагүй би болгоо. Айраг бол харж байгаагүй. Тий айраг байхгүй. Бас миний хамгийн дуртай хоол бол өрөм. Тий манай шин өрөм. Тий тэгээд энэ миний бодлоор энэ дэлхийд ирэх хамгийн өмдтэй юм байна шүү дээ. Тий өглөөний цагаа уухтаа тэгээд өрөмтэй таалах идэгтэй ямар гоё хайван. Тий тэгээд би Монголд ирээд заавал харин айраг зөвхөн 100-ны үед байдаг шүү дээ. Тий. Тэгээд 100 намар тий.
Тэгээд харин би 100 заримдаа чөлөө авч амжихгүй. Тэгээд би 101 ч удаа Монгол очихгүй бол бүр өтөртэй байх юм. 100 болго ирд юм уу? За. Гэхдээ энэ удаа ирж амжсандаа би маш их баяртай байна. Маш гоё. Тэгэхээр ер нь нөгөө гадны хүмүүс ч гэсэн ирэхэд ялангуяа одоо Орос найзууд энэ төр ирэхээр хэлдэг байхгүй юу? Үнэхээр амттай хоолно. Тэ дээрээс нь нөгөө порц айгүй ихтэй хэмжээ. Тэгэл ингээд нөгөө 5-4 хоол нэг порц нэг хүн иддэг гэх айгүй хоол ирдэг. Махан үнэхээр амттай байдаг гэж ярьдаг. Тустай байдаг үлдээ Монгол улсад. Гарч мал яхав тэг гарнир гэх ингээд нөгөө тус-тустай авч иддэг шүү дээ. Тэххгүйгээр ингээд айгүй том порцтай айгүй гоё амттай хоолнууд байдаг. Махан үнэхээр амттай гэж ярьдаг тэгвэл үнэн юм байна. Үнэн. Өөр Монголын сонирхолтой юм юу байдаг вэ? Хоол, за байгаль хүмүүс. Миний бодлоор энэ Монгол хүмүүс энэ маш юу штэ. Монголоор гостеприимный. Зочломтгой. Найрсаг. Маш найрсаг. Айгүй найрсаг. Чиний би миний хувьд олон газар аялсан янз бүрийн усаас хүмүүстэй танилцсан. Гэтэ монголчууд бол хамгийн хайрсаг, хамгийн дулаан сэтгэлтэй. Тэгээд чамд ямар ч асуудал гаргасан бол тэгээд өөр хүн чамд заавал туслан. Тэгээд бас худуу явахдаа би айгүй гайхсан штэ. Тэгээд чи худоо явбал тэгээд юм амрах ёстой байгаа бол тэгээд ямар ч нэгэн гэрд орж чадна штэ. Тэгээд хүн ямар ч асуулгүйгээр чамд юу цай өгөөд тэгээд өнтөж олно, орож олно. Энэ миний бодлоор хамгийн үнцэнтэй юм байна. Бас жишээлбэл автобус сухтаа автобус сухтаа хүмүүс өөрөөдөө маш чөлөөтэй харагддаг штеп. Миний бодлоор манай ус тийм юм байхгүй. Тийм ямар жишээлбэл настай хүн сууж байгаа штеп. За чи миний дуу надад туслаач. За ямар ч проблемгүй. Асуултгүйгээр шууд тусалдаг. Гэтэ миний бодлоор энэ манай улсад тийм жоохон амархан биш, жоохон хэцүү байж магадгүй. Тэгээд тийм болохоор би миний бодлоор тийм энэ бол хамгийн Монголын хамгийн сонирхолтой, хамгийн гоё юм бол хүмүүс. За ингээд хамгийн сүүлийнхээ асуултыг Монголч эрдэмтдийн 13 дугаар эрдэм шинжилгээний хуралд оролцсон сэтгэлээс нь сонсё. Анх удаа оролцсон гэсэн тийм ээ. Тэгэхээр энд оролцсон сэтгэл нь ямар өсөө. Одоо ингээд 2 жилийн дараа ахаа зохион байгуулагдсан. Тэнд бас ирж оролцох уу? 3 жил. За. Тийм амжуул заавал оролцсон. Яагаад гэвэл би чинь нөгөө эрдэм шинжилгээний ажил тийм амархан биш тийм хэцүү. Олон жилийн хугацаанд юм сурах, юм бичих, юм бүтээх хэрэгтэй. Тэгээд бас юм том эрдэмтдтэй танилцахдаа юм сэтгэл санаа зовдөг. Тэгээд би ямар тэнийг юм тэгээд яах вэ? Өөр хүмүүсийн талаар юу бодох юм бэ? Тэгээд би тийм болохоор би энэ хуралд оролцсны өмнө айгүй их санаа зовж ирсэн. Би ч гэсэн гадаад хүн байна тий. Монголоор илгэл тааж чадахгүй юу? Тэгээд айгүй их айсан. Гэтэ айвлахий гэж дахиад ботоод тэгээ за тийм болохоор би илгэлээ тавья. Тэгээд нэг өөр Монгол профессор миний илгэл сонирхож гаргасан. Бас энэ төр нэг сатарын нуужрдагч над руу ном билеглэсэн. Тэгээд өөр бас Япон, Өвөр Монгол хятад эрдэмтэнтэй танилцаад нэг юу штэ хэм хоор агуу том болсон тий. Тэгээд өөртөө илүү их итгэж чадна гэдэг. Тэгээд энэ чинь нэг татаас энэ бүр орцох нь маш гоё юм байсан. Тэгээд би дахиад хамжуул заавал орлоо.
За баярлалаа бидний урилгаар студид маань Орос улбаны усан шинжилгээний Сибирийн салбарын Монгол төвд буддын шашны судлалын хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан Зинаида Дибянова оролцлоо. Амжилт хүсье ирсэнд баярлалаа. Баярлалаа. За амжилт. Эрхэм мөндөд сонсогчдод дугаарыг дуулсан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлгийн туслаа.